За үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр болохоор би нэг зүйлс ярихад бэлтжлээ. Энэ бол I+1. I+1 бол 1980-аад онд хилцэгчдийн хооронд нэлээд их шуугиан тарж ирсэн нэг хүчтэй онол. За юу гэсэн үг юм бэ гэхээр I+1. I гэдэг нь болохоор хэл сурж байгаа хүний одоогийн чадвар гэсэн үг. +1 гэдэг нь болохоор тэр одоогийн чадвараас нь нэг төвшин илүү гэсэн нэг юм хэсэр ойлголттой. Тэгэхээр энийг анх тайлбарласан хүмүүс нь болохоор юу гэж хэлсэн юм бэ гэхээр за тийм ээ хүн гадаад хэл сурахтаа ер нь хүн хэл сурахтаа өөрийнхөө төвшин тийм ээ энэ I гэдэг байгаа төвшин дээрээс зөвхөн нэг шат агсан зүйлийг л сонсоод уншаад иймэрхүү мэдээллээр ингээд бөмбөгдөөд аваад байхаар тэр хүний хэл нь сайжирдаг юм байна гэсэн үг. Тэгэхээр нухандаа гэсэн үг гэхээр англи хэлний мэдлэгс жишээ нь одоо дунд шатны мэдлэгтэй хүн тийм ээ би нэг төвшөнтэй хүн яг биеийн төвшнийхаа мэдээллийг л үзээд байх болохгүй. Би нэг төвшөнтэй хүн C1-ийн мэдээллийг аваад байвал дэндүү хүнд. Тэгэхээр дэндүү хүнд биш, дэндүү амарханч биш. I+1 төвшөнд мэдээллийг авч байж тэр хүний төвшин сайжирдаг гэсэн үг. За жишээ авъя л та. За хэрвээ одоо ингэж та ойролцоогоор за биеийн төвшөнтэй байлаа гэж бодоход шууд BBC-гийн мэдээ уншихаар наалдац байхгүй. Дэндүү хэцүү. Мэдхгүй гих дөрмийн бүтэц, өгүүлбэрийн бүтэц нь дэндүү хэцүү болно. Эсвэл түүнээс нь арай жоохон доошлуулаад Harry Potter-ийн нэг ном уншвал арай амар санагдаж байгаа. Эсвэл Harry Potter-ийн ном бас арай жоохон хүндэж санагдах юм бол Diary of Wimpy Kids тийм ээ хүүхдийн өдрийн тэмдэглэл гэдэг ном байдаг. Энийг ерөнхийдөө бас уншвал илүү тохирсон байж болох. Тэгэхээр хүн уншиж байгаа нь миний I төвшин аль вэ? Би үүн дээр яаж нэг нэмэгдүүлэх вэ гэж байгаа уншаад яг нь ерөнхийдөө яаж мэддэг вэ гэхээр ингээд нэг хуудас уншихад ойролцоогоо 4-5 мэдхгүй үг. Ганц 1-2 шин дүрэн байвал ерөнхийдөө бол нэг төвшин илүү байна. I+1 гэж ойлгоно гэсэн. За энэ болохоор сонсох төр ч гэсэн ерөнхийдөө адилхан тийм ээ. За түрүүний сайхан хэлсэн. За биений төвшөнтэй хүн байж байгаад яг нь шууд мэдээ үзвэл үр дүн багтай. Харин үүний оронд нэг төвшин бууруулад арай easy сонсгол болох юм бол YouTube-ийн англи хэлний багш нарын ярианд үүдэг тийм ээ. Тэрийг сонсох юм арай амарх. За бүр үүнээс нэг төвшин доош бууруулах гэх юм бол English Kids Story тийм ээ. Хүүхдүүдэд зориулсан олон янзын үлгэрүүд болохоор бүр илүү төвшин бууруулдаг гэсэн. Тэгэхээр өөрийнхөө төвшингөө гэж олон янзаар турш үзээд 100% ойлгохгүй гэхдээ 90-95 ойлгож байгаа мэдээллийг авахыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр яг нь иймэрхүү I+1 төвшөнтэй мэдээллийг баг багаар ингээд аваад бахаар тархин дотор ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр ерөнхийдөө үгийн сан чинь болохоор нэмэгдэж эхлэн гэсэн үг. За ойролцоогоор 2000 хүүхдээ 2500 хүүхдээ хүн яг нь I+1 төвшөнд өөртөө мэдээлэл аваад яваад тахаар яг нь үгийн төвшин яг шууд үгийг цээжлэхгүй ч гэсэн 100% баг багаар яг нь 3500 ойртно гэсэн. 3500 ойртоод ирэнгүүт хүний ойлгох чадвар нь нэмэгдээд ирнэ. За мөн толгоон дотор байдаг одоо тэр нөгөө ойлгоод нөгөө дөрмийн өгүүлбэрийн бүтцийг ч гэсэн арай илүү ойлгоод ирнэ гэсэн. За тэгэхээр илүү их дөрмийн бүтэц ойлгоод өгүүлбэрийн бүтэц ойлгоод илүү их дөрм мэдээд ирэхээр юу болдгоо гэхээр далд шууд ойлгохгүй ч гэсэн subconscious буюу далд ухамсараараа тийм ээ тархины одоо нөгөө
ажиллагаанд автоматар мэддэг үгнүүдээ мэддэг дүрмүүдийг энэ байна гэж танихгүйгээр шууд мэдээлэл болгож боловсруулж байгаа гэсэн. Тэгэхээр яг нь илүү хурдтайгаар уншдаг болно. Сонсох дээр хурдан ярьсан зүйлийг шууд ойлгодог болно гэсэн. Тэр яг нь маш амархан аль хэдийн сураад олон дахин давтцсан үгнүүд болоод дүрмүүдийг тарих яг нь автоматжуулаад ойлгож авдаг гэсэн. Хамгийн сүүлд нь видео дуусгахдаа би хүүхдүүдэд болоод том хүмүүст энэ процесс нь хэр хурдан явагддаг талаар тайлбарлая. Ер нь бол их хвчлэн эхний шатн дээрээ тийм ээ англи хэлийг одоо гадаад хэлийг эрчимтэйгээр сурж байгаа бол томчууд илүү хурдтайгаар сурна. Хүүхдүүдийн сурах хурд бол арай удаан байдаг. Харин тийм ээ дунд шат руу ороод ирэхээр хүүхдүүдийн хурд илүү хурдан болоод томчууд ерөнхийдөө дунд шатн дээр гацж ирдэг. Тэгэхээр та мэддэг байх тийм ээ. Хүүхдүүд бол гадаад хэлийг native тийм үү төвшөнд төрөлх хэлний төвшөнд хүрч чаддаг бол том хүмүүс төрөлх хэлний төвшөнд хүрэх нь бараг л боломжгүй байдаг. Яагаад вэ гэхээр хэлийг цаашаа сурж гүнзгийрэх тусам хүүхдүүдэд амар байдаг бол том хүмүүст болохоор ерөнхийдөө хэцүү зүйл тулгардаг гэсэн. За тэгэхээр энэ байна. За видео үзсэнд баярлалаа. See you next time.